Hi YouTube. За шинэ бичлэгтэй тавтай морил. Энэ удаагийн бичлэг бол бүр ингээд миний бүр амьдралдаа ерөөсө төсөөлж байгаагүй бичлэг байх болно. Би хизээч өөрийгөө skin care тэ арьс арчилгааны талаар ингээд өөрийнхөө туршлагыг хүмүүст хуваалцаад ингээд яриад байж ин гэж бүр ингээд төсөөлөжгүй зөөдлөчгүй явсаа. Тэгээд яг болтгол юм байна, эртгэл юм байна. Тэгээд бүр ингээд зүудэнд ч оромгүй ийм бичлэг ингээд хийгээд байж байгаадаа бас амар баяртай байна. Нэг төрлийн амар айцтай байна. Би ингээд шал буруу зуруу юм ярьчиход гэхээс би амар айж. Ягаад вэ гэхээр би бүр ингээд мэрэгжлийн төвшөнд ерөөсөө юм мэдхгүй зүгээр өөрийнхөө жоохон судалсан юм дээр үндэслээд ревю энтрийг уншаад тэгээд ингээд за энэ яг энтэйгээ болох юм байна гэж үзээд өөрийнхөө нүүр дээр туршаад тэгээд гарсан үр дүнгийн та бүхэнтэйгээ хуваалцах байгаа байхгүй юу. Тэгээд юуны төрөнд бол миний арьс ийм байна. Би одоогийн байдлаар яг өглөөний skin care хийгээд тоон автай нарны тос түрхсэн байгаа. Одоо би гарах учраас яг юм тоон автай нарны тос түрхсэн байгаа. Тэгэхээр жоохон ингээд өөд арна гэсэн үг. Яг ингээд T-зоны тослог холимог арьстай. Яг энэ хэсгээр ингээд батг гардаг. Тэгэд ингэж одоо батг гардаг. Тэгэд энэ хоёроор бол ингэж батгаас гараад идэг. Тэгээ энэ хоёроо ерөөсөө ингээд батг гардаггүй. Тэгээд жоохон хуурай талдаа байдаг. Тэгэхээр би өөрийгөө T-зоны тослог холимог юм байна гэж дүгнсэн байгаа. Юуны өмнө би ямар нэгэн арьсны одоо газар очиж эмчилгээ зөвлөгөө авч байгаагүй. Тэгээд арьсны газар очиж би арьсаа одоо онцлуулдээ штэ. Тэгэж би онцлуулж байгаагүй. Ерөөсөө би арьсаа тодгүй юм байсан. Ерөөсөө ингээд Монголд байдаг бахта бүр ингээд юу вэ? 10 жилээ төгсөөд их сургуультаа ингээд орон орчлоо. Их сургуулаа бараг төгсдлөө ингээд нүрээ шууд угаагаал тосмоос түрхт юм уу үгүй юм одоо битгэхгүй тоонор энэ түрхдэг байсан байлаа санахгүй байна. Тэгээд баг юм дүрхтгүй заяа. Тэгээд нэг болсон болоогүй нарны тос яхад дүрхтдэг байсан. Тэнгүүтлээ нүдээ бол бүр амар боддог заяа. Нүдээ контр сорвол амар боддог байсан. Тэгээд уруулаа бас амар өнгөлдөг. Уруулын бодог цуглуулах амар хоббитай. Тэгээд ерөөсө тэгэл орхичдаг байсан. Пудер, крем, одоо юу гэдэг фаундейшн, кюшн энэ бүр юу ч мэдэхгүй заяа. Тэгэл Солонгост хурж ирсэн чинь өөрөө ирэхгүй ингээд арьсандаа анхаарал тэлтэй билээ. Тэгэхээр хүнд цаа нэг ийм муу зам байна. Монголд байдаг байхад ингээд нартай адилхан юм арьсны асуудалтай хүмүүс амар олон байдаг гэсэн байхгүй. Тэгээ би дотроо юу гэж боддог гэсэн би за нартай адилхан ингээл яваал болоол байна. Ингээл болоол нь штэ бүгд ингээл адилхан арьсны асуудалтай бүгд батхтай бүгд ингээд бор тэ ингээд юм халцарсан байвал халцархаач явах шиг тийм байгаа болоол юм гэд ингээл зөнгөөр орхиол ингээл өөр юм өөл явагддаг гэсэн юм лээ. Тэгсэн чинь Солонгост хүрээд ирсэн чинь бүх хүний арьс нь гоё. Бүр арай л гоё заяа. Бүр ингээд амар толгоор бүр ингээд өөсөө юу ч байхгүй. Тэгэл тэр дунд чи ингээл баахан энүүгээрээ батгтай тэ ингээл сорим орхитой юм хүн чи ингээл дунд нь ороод яваад ирэхээр нэг тийм бие барьж эхэлдэм байлээ. Жоо ичиж эхэлдэм байлээ. Яана ингээ хүмүүсийн царай гоёх чи биний хот юу вэ гэл. Тэг хүмүүс ингээл лаваа харангуут тэр бүр амар эмзэг хүлээж аваад заяа. Яана миний ингээ батг руу хараад байгаа юм лөө. Миний ингээ муухай арьс руу хараад байгаа юм лөө гэл. Яна энэс минь болоод намайг сэтгүүлчих үдээ гэл. Ер нь ингээл ийм амар голоо ингээл бодол төрж эхэлдэг юм байл л дээ. Тэгэд би арьсан дээрээ бас ингээд асуудлаа хэлэх юм бол өсөө толб гэж ярьдэн штэ. Ингээ батганы сорив байгаа байхгүй юу. Тэг энүүгээр ингээд ийм батганы ингээд ийм соринууд байгаа. Тэгээд энүүгээр бас жоохон батганы сорив байгаа. Ингээд тэрнээс болоод надад миний арьсанд бүр юу ч байхгүй заяа. Амар гоё байсан. Ингээд ямар ч эффектгүй би яг утасны камераар ингээд авч байгаа байхгүй юу. Тэгэхэд ингээд ер нь амар дэжгүй болсон байгаа ингээд харагдана. Тэгээд би бүр жоохон бахтаа гэхдээ амар тийм байсан зургаа дараагүй юм байна. Тэгээд хайж үзээд яг оруулахыг бодноо за. Гэхдээ ямар ч тач миний арьс хизээч ийм байгаагүй. Бүр хизээч ингэж камерны урд ингэж харагдаж үзээгүй. Би заавал зураг дарахтай эффект ашигладаг байсан. Ерөөсөө ингэ зүгээр камераар өөрийгөө ингэ бичлэг хийгээд зураг дараа сууж ийн гэж бүр ингэ төсөөлөөгүй байсан. Энд харж байгаа бол нэг юм бор хэсэг байгааз энэ ингэ сонир гів гинт ингэ гараад эхэлсэн заяа. Миний арьс ингэ ийм болоод хичнээн би ингээд арьсаа цайруулах юм хэрэглээд ингээд арьсаа жигтлэх юм хэрэглэж байгаа ч гэсэндээ ийм болоод эхэлсэн. Тэгээ энэ бүр багаасаа ингээд сонио ийм өөр өнгөтэй болоод эхэлсэн. Энийг гэхдээ бүр яг ингээд арьсны эмч дээр очиод зөвлөгөө авах үнэхээр шаардлагатай. Тэгээ миний арьсан дээр мэдээж хэрэг яг энэ хэсгээр бол нэлээд их нөхцөлт байдаг. Нөхцөлттэйгээ гэхдээ одоо жоохон тэмцэж байгаа. Тэгээ энэ хэсгээр бас нөхцөл бүр нэлээд их байсан. Тэр амар дэжгүй болсон. Би хамгийн түрүүлж цэвэрлэгээ бол маш чухал юм байна гэдгийг ойлгосон байгаа. Ингээд миний одоо танилцуулах бүтээгдэхүүнүүд ерөнхийдөө маш олон ингээд Instagram хуудасуудаас авсан. Им бүтээгдэхүүнээр ревю хийдэг одоо амар олон Instagram хуудас байдаг юм байна шүү дээ. Миний бүр байн горч хардаг бол энэ Coco
бат буян гэд энэ их чинь хуудас байгаа. Энэ дээр дандаа ингээд яг миний төрлийн арьстай хүн баггүй юу? Бараг арьсны өнгө адилхан байж магадгүй заяа. Тэгээ тийм болохоор би яг энэ хүний ингээд хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнүүдийг нь харж байгаа, туршиж үзээд байгаа байхгүй юу? Надад бүр яг таарж байгаа. За тэр их ч өөрөө хэрэгжилж үзээд ревюгээ хийлээд ийм байх шүү гэд. Надад амар тус болсон учраас бүр тэр ингээд рилүүд, тэр Instagram дээр орж байгаа зураг, постууд, YouTube дээр орж байгаа тэр бичлэг надад үнэхээр хэрэг болсон учраас би ч гэсэн ягаад ингээд өөр одоо хэрэгтэй хүнд нь ингээд ингээд миний бичлэг хүрч болохгүй гэж ягаад хэрэгтэй хүнд нь би ч гэсэн ингээд зөвлөгөө өгч болохгүй гэж бодоод ийм өөрийнхөө одоо бас жижигхэн энэ бичлэгийг судалж мэдсэний үдэнсэн дээр тэгээд өөрийнхөө ярьсан дээр гарч байгаа өөрчлөлтийг та бүхэндээ ингээд хуваалцаж байгаа шүү. Тэрнээс энийг авч хэрэглээрээ энэ бүр амар гоё юм билээ шүү гэж бол хэлэхгүй хүн болгоны ярьсан дээр өөрөөр онцлогтой өөрөөр ингээд нөлөөлөх учраас ямар ч тааш надад бол ийм байна. За цэвэрлэгийг бол ингэж хийх ёстой юм байлээ. Эхлээд би ингээд нүрээ будсан болвол ингээд будгаа би мицлэр усаар ингээд арилгачдаг. Тэгээд тэр нь бас ингээд яг өөрийнхөө арьсны онцлог тохируулаад ингээд тийм ус авчвал амар зүгээр л юм байлээ. Тэгээд тэрний дараа ийм тосон цэвэрлэгч oil гэх юм уу энэ cleansing oil авч хэрглэж үзсэн. Эхэндээ энэ Маньогийн cleansing oil-ыг түрхээд энийгээр угаагаад нэлийн удаа баг 1 сав талтай дуусгаад тэгээд шинэ ойл руугаа орсон. Энэ бол энэ Centella-гийн юм шинэ ойл байгаа. Энийг би одоо туршиж үзэж байгаа, хэрглэж үзэж байгаа надад амар таалагдж байгаа. Тэгээд Manio бол миний хамгийн анхны хэрэглэсэн cleansing oil болохоор надад амар гоё тухтай байдаг. Тэгээд яг нэг юм cleansing oil яг ямар утга учиртай, ямар одоо үүрэг ройлтой юм бэ гэхлээрээ тэр нэг тахар батга цагаан батгыг хайлуулж ингэж арьсны гүнээс гаргаж өгдөг юм байна лээ. Би бодохдоо би тослог арьстай юм чинь тэ амар их тослогдсон юм чинь би ер нь ойлоор угааж яах юм бол тослогдох юм шүү гэж боддог байсан боловч үгүй юм байна лээ. Амар гой зөөлхөн ингээд ер нь будгийн чинь гэсэн маш гой задлж ингээд арилгаж өгнө. Тэгээд нүхнээс одоо цагаан батга хар батгыг ингэж гуйжуулж гаргаж өгөх. Тийм зорилготой үүрэгтэй юм байлээ шүү. За одоогийн туршиж байгаа энэ Centella oil болохоор амар зөөлхөн. Ерөөсө энийг бодох юм бол амар зөөлх юм байна лээ. Тэгэд ер нь бол хэрэглээд үзээд нөх удаагүй байгаа болохоор бас яг ийм тийм гэж хэлж чадахгүй ч гэсэн яг ингээд угаагаад дуусны дараа нэг тийм гоё glowy болгоод байгаа юм шиг санагцсан. Амар гоё юм зөөлхөн нэг юм жигт юм болгоод байгаа. За тэрний дараа бол хөөсөн цэвэрлэгчээр би угааж байгаа. Энэ болохоор ийм одоо цэвэрлэгч байгаа. Гарч аваад ингээ хөөсрүүлээд угаадаг шууд хөөсөөр гарахгүй. Тэгээ энэ яагаад авсан бэ гэхлээрээ энэ батганы эсрэг гэж надад хэлсэн. Тэгээ дээрэс нь айгүй олон юмнаас ингээ ревю уншсан чинь энэ niacinamide нэлээд төлхөө орсон учраас эрчимтэй тууштай батганы эсрэг байж чадах угаагчаа гэж хэлсэн байгаа. Гэтэ нэг асуудал нь юу вэ гэхээр жоохон үнэртэй байдаг. Гэтэ энэ үнэрт нь сүултээ би бараг тасж जैन дөө. Энэ дараа чи юу хэрэглэх вэ гэхлээрээ ийм Beflane ийм пилин жел энэ юу вэ гэхээр гуйжуулагч амар зөөлөн гуйжуулагч гэж хэлсэн. Тэгээ би хэрэглээд үзсэн чинь үнэхээр зөөлөх юм байлээ л дээ. Ингээд гуйжуулагчийг хэрэглэхээр арьсан дээр ингээд юм бөөрийнхи юмнууд ингээд тогтоод тэр нэгээ жоохон үрж байгаа юм шиг мэдрэмж өгдөө штэ. Тэгэд үрж байгаа мэдрэмж аваад хараа энэ гуйжуулаад байгаа юм байна та гэж боддог байсан аахгүй. Тэгсэн чинь үгүй юм байлээ гэж бүр амар зөөлхөн. Тэгээд ерөөсөө энэ тэр юу гэдэг юм жижигэн бөмбөлөг шиг юмуд байхгүйсэн. Дандаа ингээд пилин жел болохоор гелен хэлбэрийн тэг ингээд амар гоё гуйжуулаад байдаг. Мэдгүй би одоо ямар процессор гуйжуулаад ингээд байгаад байгаа мэдэхгүй л байна л да. Гэтэ энэ бол бүр үнэхээр ингээд арьсны ингээд холцруутаад тэг ингээд энэ тэндгээ батг гараад нэг хатчихдаг штэ. Тэнгүүд л тэр хэсэг ингээд хууларч муулаад байдаг штэ. Тэрүүхэн тэндээ арьсан. Тэг бутгаар ингээд яг тэр холцорсон хэсэг нь харагдаж байдаг да. Тэрийг бол ч амар гоё ингээд хурдан арилга болгочтой юм бэлээ. Ингээд тийм холцруутсан арьсыг маш хурдан ингээд цэвэрхэн зөөлхнөр ингээд гуйжуулаад авчдаг юм байна лээ. За тэрний дараа бол тонер орж ирж байгаа. За би ийм тонер түрхэж байгаа. Peak Calm. Энийг би өмнө нь болохоор ийм юутэйгээр ийм хөвөнтэйгээр нь түрхчихсэн байхгүй. Хөвөнтэйгээр зүгээр маск шиг ингээд тавиал хэдэн минут байлгаж агаад ингээд арчаад авчдаг байсан. Тэгээ тэр нь амар дайжгүй миний батгыг нэлээсээ алга болгоход тусалсан. Одоо болохоор тэрний яг ийм шингэн хэлбэрийг хэрэгжилж байгаа. Гэтэ тэр хөвөнтэй нь болохоор амар хурдан дууссан байхгүй. Дотроо хэдэлээ 60 ширхтэй лөө. Тэгээд орой олгоо нэг юм баг 1 2 3 4 5-аар нь тавьчихаар ингээ амар хурдан дуусаад тэгээд ингээ усан хэлбэрийг аваад 2 удаа ингээ нүүрэндээ шавьж байгаа. Энэ бүр батганд амар дайжгүй миний батганд бол үнэхээр сайн нөлөөлсөн. Тэрний дараа өөр бас тонер хэрэгжилж үзэж байгаа. Энэ болохоор ийм Azulene тонер гэсэн. Энэ тонерыг би бүр амар гоё авсан заяа. Би нэг мөнгөөрөө аваагүй. Би үйлдвэрт ажиллаж агаад яг энэ одоо гоо сайхны үйлдвэрт цагийн ажил хийх болоод нэг өдөр тэгсэн чинь
өдөржингөө би энийг ингээд савлсан заяо энэ тонерыг. Би юу савлаад байгаа мэдгүй байгаа шүү дээ. Ямар ч тач тонер юм байна гэж савлаад байгаа. Тэгсэн чинь орой тарахад ингээд тэр цуг ажилтдаг ихч нар маань ингээд өгсөн баггүй чи энийг хэрэглээд үзээрэй гэд. Тэгээд энэ яадаг тонер юм болоо гэд хайгаад үзсэн чинь энэ бүр амар тайвшруулах үйлчилгээ те тийм тонер юм байлээ. Азулен гэдэг нь яг ямар утга учиртай гэхээр нэг юм цэнхэр өнгөтэй цэцэг байт юм байна л да. Тэгээ энэ цэцэг нь хөвчлэн ваксанд төлхөө ордог тийм түүхий юм байна. Тэр ингээд тонерт орсон байна гэдэг чинь арсыг бүр амар тайвшруулна гэсэн үг. Тонернд ингээд ийм хэмжээгээр орсон байгаа учраас энэ бол бүр амар гоё тайвшруулад ингээд улаалт намдаагаад эмзэг байгаад арсыг айгүй гоё болгох юм байлээ. Би энийг яаж мэдсэн бэ гэхээр бас арбайт хийгээд явж илаа. Цагийн ажил хийгээд явж илаа. Тэгсэн чинь би нэг юм эвжүүж хонсууд гарах хэрэг гардаг байхгүй юу? Эвжүүж хонсуу гэдэг нь юу вэ гэхээр ингээд айлын гэр цэвэрлдэг шинэ байр юм уу хуучин байр ингээд нүгэ гарцсан байгаа тийм байрыг ингээд цэвэрлдэг байхгүй юу? Тэгээ тэрийг цэвэрлэхэд заяо. Зүгээр ингээд юм гэрийн цэвэрлэгээ шиг хийхгүй ингээд тодорхой хэмжээний амар их хор ашиглалт юм бэ лээ. Тосыг одоо хэдхэн секунд дайрлах хор бор хэрэгэлдэг цаа. Тэгээд цонх мох угаахад ингээд гараараа байгаа зогсохгүй зүгээр нэг ямар ингээл авах шууд арилах тийм хорнууд ингээд шүршиж мөшөж угааж цэвэрлдэг. Тэсэн чинь миний яг энэ арьс ингээд шууд ингээд тэр хорыг хэрэглээ ингээд түлэгдээл заяо. Бүр ингээд яг сайрцсан юм шиг юм цемент шиг болцсон. Тэгэл энэ хэсгээр орой гэрт оржсэн чинь ингээл улаагаал заяо. Тэг бүр ингээд яг эндээс авахлал ингээл холцруудаал ингээл амар хатуулсан байсан. Тэгэд би мэдхгүй энүүгээрээ угаацсан заяо. Энэ бас ингээ яг тийм эмзэг арсан ч жоохон тохирохгүй юм шиг байлаа шүү. Энэ гэлэн хэлбэрийн угаагч улам жоохон эмзэгшүүлээд байт юм байлаа. Тэгэд өөр зөөлхөн хөсөр угаах хэрэгтэй юм шиг байсан юм шиг байна лээ. Тэгээ би бас мэдхгүй энэ тонерыг түрхсэн чинь энэ тонер бас амар хатуудаад байсан байхгүй ширүүдэд гэх юм уу яг тийм эмзэг арсанд. Тэгээ би энийг ингээд авсныхаа дараа энэ одоо яадаг орцсон ярилгатай юм бэ гэдгийг мэдээд тэгээд тайвшруулах үйлчлэгээтэй юм биш. Тэгээд бүр амар эмзэгшээд ингээд холцруулсныхын дараа энийг ингээд хэд хоног түрхэж үзсэн байхгүй. Гэсэн чинь амар хурдан миний энэ холцруулсан байсан ингээд арьс алга болсон. Тэгээ арьс арчилгаан дээр амар хурдан ийм үр дүн нэхэд хүсэж байдаг хүмүүс байдаг штэ. Яг тэр төрлийн хүнд би байхгүй юу. Тэгээ ингээд айл болох хурдан ингээд гоё глови айл болох хурдан ингээд батгануудаа алга болгоод сорвиг ч гэсэн амар хурдан алга болгоод нөхцөлтийг ч гэсэн амар хурдан алга болгоод амар хурдан үр дүн хүсэж байсан. Тэгтээ яг үндэ тэгдүүл юм байл л те. Цаг хугацаа гарт юм билээ. Тэгээд энийг бол хүлийн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд тонер бол амар чухал үүрэгтэй. Яадаг юм бэ гэхээр чиний арьсыг ингээд дараачийн бүтээгдэхүүнийг ингээд түрхэхэд бэлдэж өгдөг юм байна лээ. Нэгсэндээ хүний биед ус амар хэрэгтэй шүү дээ. Тэрнтэй адилхан арьсанд бол тонер нь ус юм аа гэж би ойлгосон. Тийм учраас хүн хоолоо идэхдээ хүртэл ус уугаад бэлдэж агаад хоолоо иддэг шүү дээ. Тэрнтэй адилхан арьс ч гэсэн ингээд тонер буюу тэр арьсныхаа усыг ингээд авч байгаа дараачийн бүтээгдэхүүнүүдээ авбал илүү үр дүнтэй зөв одоо дараалттай юм байна лээ гэж ойлгосон. Дараачих бол би шууд эссенс түрхдэг. За энэ эссенсийг бүр ингээд амар их түрхэж байгаа. Би бараг энийг 3 дахь шил одоо ингээд 3 дахь шилэнд дуусах чи 4 дахь шил нь одоо намайг хүлээгээд ийн заяа. Энэ батганы эсрэг үнэхээр бүр ингээд гайхалтай юм байлээ. Тэгээд орц найлга нь бол ерөнхийдөө яг л тэр холимог тослог одоо тослог холимог арсанд тохирсон орц найрлагууд энэ одоо хэлж байгаа бүх бүтээгдэхүүнүүдэд байгаа. Эхний ээлжинд холимог тослог арсанд ийм одоо орц найрлагууд зайлшгүй орсон юм бүтээгдэхүүнүүд хэрэглэх нь зөө юм байлээ шүү. Энийг мэдхгүйгээс болоод өөртөө буруу ингээд бүтээгдэхүүн авах тохиолдол амар их байдаг шүү дээ. Яаж арьсаа арчилгаа мэдхгүй байгаа бол тэр орц найрлагыг л судлах шаардлагатай юм билээ. Тэгжээж бүтээгдэхүүнүүдээ сонгож авч чаддаг юм билээ. Би бол энэ бүтээгдэхүүнүүдийг бүгдийг өөрөө судалж агаад тэр Instagram амар болоо энэ Instagram одоо аккаунтуудаас удаан судалж мэдсэний үндсэн дээр ингээд бүтээгдэхүүнүүдээ өөрөө цуглуулсан байхгүй. Тэгээ үр дүн үнэхээр сайн байсан. Энэ эссенс бол яг батганы эсрэг эссенс байт юм байлээ. Батга ингээл жоохон гаргаал хэлэнгүүт энэ эссенсийг ингээд өглөө оройдоо би түрхчихдэг. Тэгэхээр ингээд үнэхээр зовоохгүй батга алга болж байгааг нь мэдрэгддэг байхгүй юу? Ингээ юу гэдгийг заавал шахах шаардлага гарахгүй. Бүр ингээд бүр амар ингээд батгыг бүр ингээд энэ тэнд ингээд байлгаад байхгүй ингээд маш хурдан хугацаанд тэгээ дээрэс нь зовоохгүйгээр ингээд батгыг алга болгох чаддгийм байлээ шүү. Таныг ингээд зовоохгүйгээр батгыг чам алга болгож чаднаа. Тэрний дараачийн эссенс бол ийм эссенс байгаа. За энэ яадаг эссенс юм бэ гэхээр арьсыг амар гоё жигдэлж өгнө гэж хэлсэн тэр ревюн дээр. Би нэр мини корнер гэдэг амар хүргэн Instagram болсон заяо. Тэр ингээд оруулж иж байгаа бүтээгдэхүүнүүдийнхаа бүх ингээд тайлбар амар хүрхэн оруулдаг. Тэгээ ямар арьсанд тохирох уу? Тэгээ багцаар ингээд бас санал болгодог амар хүрхэн Instagram байлаа.
Энэ яадаг эссенс вэ гэхлээрээ арсыг ингээ гоё жигдэлж өгдөг гэж тэрэн дээр гарч ирсэн. Тэр Instagram дээр ер нь ингээд энэ талаараа жоохон борч байд юм уу? Энэ хэсгээрээ жоохон цайраад идэг. Эсвэл ингээ арсч яг гоё жигд ингээд өнгөтэй биш байгаад нь штэ. Тийм тохиолдолд арсыг маш гоё жигдэлж өгөөд ингээд нөхцөлтийг чинь багасгаад тэгээ гоё арсны тэр нөсөө толбыг бас байхгүй болгодог гэсэн. Одоо миний арс арай дайжгүй ингээд гайг болсон байгаа учраас би ийм гоё шин бүтээгдэхүүнүүдийг туршиж үзэхдээ нэг амар айхгүй байгаа. Тэгээ би энийг хэрглэж үзээд хэд хонох гэж байна. 3-4 хонж гэнэ үү? 7 бас арай хоног байгаа байхгүй юу? Тэгэхэд ингээд миний арс үнэхээр дайжгүй байгаа. Амин хөөрхөн яг ингээд хэвэндээ байгаад байгаа. Батга игнэмж ерөөсөө гарахгүй. Гэхдээ ерөөсөө миний арс нь таарахгүй бол биш. Амар гоё ингээд миний арс энийг ингээд хүлээж авч байгаа. За дараачихаас нь шууд серум дүрхдэг байгаа. Эссенс дүрхчээд серум руугаа орно гэсэн үг. За миний серум бол бүр амар түүхтэй. Би анх энийг ерөөсөө мэдэхгүй байдаг байсан. Тэгэд ийм серум төрөхдөг байсан аахгүй юу? Энийг би бараг 4 хайрцагийг бас дуусгасан. Нэр одоо энэ одоо 2 дахь нь ингээд дуусгасан. Энэ амар хямдхан мөртлөөсөө үр нүлээ бүр үнэхээр дайжгүй байсан аахгүй юу? Энэ Солонгост 6100 вон байсан уу? Тийм байгаа. Энд нэлээд хямдхан байдаг байхгүй. Тэгэхээр би ингээ 2 моёр 3-аар ингээд аваад хэрэгэлдэг. Энэ нөхцөлтийн эсрэг гэсэн. Миний энэ дээр байгаа ингээд нөхцөлтүүд алга болсон. Алга болсон ч байх те нөхцөлттэй хийж алга болохгүй те амар багассан. Ер нь бол энэ ингээд яг энүүгээр амар нөхцөлттэй тэгээд ингээд арс ингээд доошо унчих гээд байгаа юм санагдаад байсан аахгүй. Ингээд нөхцөлттэй барьж дэлэхгүй та нар ингээд доошо унах гээд ингээд бодтой арсыг ингээд доошлоод ингээд сулраа тэгээд ингээд нөхцөлт нь том болоод ёо ботсон чинь шууд тэр үе санаанд орчлоо. Яа тэр нөхцөлттэй ингээд үе надад ингээд шууд санаанд ороод амар би тэр үед яаж яваад идэг гэсэн юм бол үнэхээр амар байсан тийм ингээд энэгээр нь дүүр ингээд нөхцөлтүүд ингээд батгануудтай заа ингээд батгануудтай. Тэгээ би энийг үнэхээр тууштай хэрэгэлсэн. Тэгээ энэ хөрхөн удаан ч хэрэгэлждэг заяа. Тэгээд баг 4 ингээд юм шилийг ингээд дуусгасны үндсэн дээр миний арс одоо амар дайжгүй байгаа. Тэрний дараагаар бас өөр серум авсан. Энэ болохоор нэг юм С витаминтай ийм серум. Тэгэд энэ болохоор би С витаминтай ийм dark spot гэсэн энэ серумыг авах уу, энийг авах уу гэж бодож байгаад энийг авсан байхгүй яа. Тэгэхээр тэр dark нь болохоор илүү хуурай арсанд зориулсан С витаминтай серум гэж хэлсэн. Энийг одоо би хэрглэж үзэж байгаа. Шинээр агаас баг энийг бас түрхэд 3-4 хонж байгаа. Яагаад витамин С-тэй серум авсан бэ? Ер нь яагаад хүмүүс витамин С-тэй серум авах ёстой юм бэ? Хэрэглэх ёстой юм бэ гэхээр арсны одоо тэр жигд бус байдлыг гоё ингээд жигд олгож өгөхөөс гадна нөсөө талбанд үнэхээр сайн байлээ. Арсны одоо энэ батганы сорив байгаа ч тийм бид нар батгаа алга болгосон ч гэсэн шахсан одоо батдаг бол сорив үлдэн. Тэр сорвийг бид нар яаж арилгах ёстой юм бэ гэхээр ерөөсөө С витаминтай ийм серумаар ер нь С витамин орсон бүтээгдэхүүнээр л арилгах ёстой юм байлээ шүү. Гэхдээ яг С витамин анх удаа туршиж үзэж байгаа хүмүүс хэрэглэхэд бас амар тохиромжтой гэж хэлсэн. Тэгээд би анх удаа бас С витаминыг туршиж үзэж байгаа учраас энийг аваад ер нь үр дүн нь бас нэлээд дайжгүй байгаа шүү. Ягаад гэвэл энэ одоо энэ хэсгийн ингээд нөсөө тал байгааз итэр бүр ингээд сорив нь амар тод байсан аахгүй юу. Тоо наавтай нарны тус дүрхээд миний энэ сорив ингэж бүдгэрдэггүй байсан. Одоо энийг ер нь хэдхэн хоног хэрэглээд ингээд соринууд нь амар дайжгүй бүдгэрсэн байгаа аахгүй юу. За тэрний дараачаар би яадаг вэ гэхлээрээ ай крем төрхдөг. За энэ болохоор нөгөө зохины тос гэж ярьдаг штеп. Яалтчгүй 20 гараад 23 гараад ирэхлээрээ зохиндоо арчаатай болж эхлэх хэрэгтэй юм билээ. Зохиндоо анхаарал тавьж эхлэх хэрэгтэй юм билээ. Би ерөөсөө зохимох. Йоо бурхан минь та нар намайг үнэхээр баг Монголд гэлтэй надтай ингээ хамт ажиллаж мэжлээ сурч байсан хүмүүс баг мэтэндээ би ингээд харсантаа ерөөс анхаарал тавьдаггүйсэн заяа. Зохих мох юу өстө өгсөн миний зох унжин гэж хаанаас харсан юм байд юм гэж баг ингээл амар амгалан бардам явж исэн чинь энэ дээрэл нүрээ нэг жоохон будаад эхэлсэн баггүй юу. Гэсэн чинь будаад эхэлсэн чинь шууд энийгээр харлаа л заяа. Ингээ кремний цаанаас штэ тэр кюшний цаанаас энэ ингэж харлаа доошо унжаад байгаа нь мэдгдсэн гэ одоо. Тэг би ингээ энийх юм бол нэр та. Йоо стонер. Энийх юм бол ингээ хялгасан хүртэл амар их гарч ирдэг. Одоо бодгод бүр энүүгээр хүртэл гарч иж байгаа гэж боддоо. Энүүгээр. Тэгээд ингээд яалтчгүй ай крем хэрэглэх хэрэгтэй болоод би ай кремний талаар бүр ямар ч мэдлэггүй байжгаад энийг авсан байгаа. Энийг аваад бидгүй одоо би одоо бараг дуусгаж гинөө. Дуустал ингээд хэрглэж үзсэн чинь дайжгүй л байсан л да. Бүр ямар нэгэн илүү дутуу ингээд намайг бүр амар болгосон юм бол байхгүй. Гэтэ ингээд дээшээ ингээд өргөж амарсаа өгж байгаа нь мэдрэгцэн. Ингээд арсны одоо энэ хялгасан үрчлэлийг арилгахаас илүүтэйгээр дээшээ өргөж өгж байгаа нь мэдрэгцэн байхгүй. Гэтэл энэ ч надад таалагдсан. Ягаад гэвэл минийх ингээд яг энэс ингээд доош ингээд унжаад байсан байхгүй. Бүр ингээд бүрийнх ингээд унжсан юм. Уутан цар шиг юм ингээд гарч ирээд одоо энэгээр харж байгаа нэг энэ хэсэг байгааз энэ ингэж
цаярж марж гарч ирэхгүй шүү дээ. Шууд ингээд харалж гарч ирдэг байсан байхгүй. Тэгэл ингээд гарч ирчихдэг байсан. Тэгээ энийг түрхээдсэн чинь овоо ингээд дээш ингээд татагтаад байгаа нь мэдэгдсэн байхгүй. Тэгээд дараачийнхаар нэг ийм одоо зохины тос хэрглэж үзэж байгаа. Playview гээд коллагентэй ийм 1250-д орсон ийм одоо eye cream байгаа. Энийг би энэ Coco Patpoin гээд энэ хүний энэ чинь нэг Instagram-аас орж хараад энийг туршиж үзье гэд би энийг авсан байхгүй юу. Энэ гэтээ надад амар таалагдчихж байгаа. Яг гэхээр хялгасан үрчлэн дээр жоохон үнэхээр өөрийгөө гүйцэтгэж чадж байгаа eye cream баггүй юу. Гэтээ ингээд энэ eye cream-ийг түрхэхдээ гараараа түрхэхээсээ илүүтэйгээр аппарат ч байдаг юм уу те нэг юм яг ингээд үнэхээр энэ eye cream-ийн ач тусыг гарнаас илүү өгч чадах тийм юм хэрэглэл зүгээр. Би болохоор нэг ийм олсон баггүй юу. Ийм би одоо энүүгээр ингэж дарж байгаа, ингэж цохныхоо тосыг ингэж түрхэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ одоо бүр амар гоё санагдаад байгаа. Яг нэг хөөхүүдэн тэгээд eye cream-ийг маань илүү ингэж надад ингэж цохинд маань ингэ хүргэж өгөөд байгаа юм болов уу? Үр дүнгийн илүү мэдрүүлээд байгаа юм болов уу гэж би харж байгаа. Тэгэхээр хэрэг үнэхээр ийм ингээд олдохгүй байх юм бол гараараа л түрхээс арга байхгүй. Болж өгвөл нэг тэ бүр том аппарат гэдгүү маа гэхэд нэг иймэрхүү юм болно. Олоод авчвал зүгээр л юм байлээ шүү. За тэрний дараа бол тос крем орж ирнэ. Крем бол саяны одоо нөгөө нэг энэ серум баа штэ. Энэ серумны би кремийг авсан. Би за нүүрэндээ хизээж тос түрхэж байгаагүй. Амлий. Тос түрхэж ингэж монтаж яг одоо ингээ хүмүүс чинь тос өнөө будаа ингээд будганы дор тавих тосмос байна уу гэж асуудаг байсан шүү дээ. Ерөөсөө би тийм тосмос түрхэж үзэж байгаагүй байхгүй юу? Би тослог арьстай юм чинь тосоор яах юм? Улам тослогдуулахгүй юм болов уу гэж бодоод ерөөс тос ингээд хэрэглэхгүй байсан чинь хэрэгтэй юм байна хүмүүсээ. Ваа бүр үнэхээр хэрэгтэй юм байна. Ягаад вэ гэхлээрээ тос түрхээгүйгээсээ болоод илүү үрчлээдэх, илүү чиний ингээд одоо арай хийж чуйтай ингээд арчилсан арьс чинь ингээд бас талаар болох үе гардыг байна. Тэгэхээр ингээд үнэхээр тослог арьстай амар их тослогдоод байдаг эмзэгч юм уу тийм арьстай хүмүүс бол яг энэ өөрийнхөө арьсанд тохирсон тосыг хэрэглэх нь зүйтэй юм лээ. Арьстай чинь нөхсөөе бөглөөд авахгүй. Нөхсөөе чинь ингээд тосоор бөглөөд илүү их батг гаргаад нөхцөлтэй чинь ингээд томсоод авахгүй. Тийм гоё юм крем олж авах хэрэгтэй юм байна лээ шүү. Би бол яг энэ кремийг бол түрхэж одоо үзэж байгаа бас яг 3-4 л хонжин. Тэгэхээр надад амар дэжгүй шүү таалагдж байгаа. Өглөө босоод ирэхэд нүүрэн дээр хитрхи их тослог үүссэн бол байхгүй. Тэгсэн мөртлөө нэг гоё глови тодорхой хэмжээний тослог нүүрэн дээр үүссэн байсан. Гэтэ бүр хит их өмнөхөөсөө хит их бол биш. Тэгэхээр надад бол энэ амар таалагдж байгаа. Нарны тосны доор тавихад хүртэл үнэхээр дайжгүй окей байгаа. За энэний дараагаар бол нарны тос орж ирнэ. Нарны тос бол хизээч ингээд хүний хэрэглэнээс гарах ёсгүй зүйл юм бэ лээ. Арьс арчилгаа хийснийхаа дараа заавал нарны тосоо ингээд түрхэж явах ёстой. За миний хувьд бол би ийм хоёр төрлийн нарны тос түрхэж байна. Энийг бол маш удаан түрхэж байгаа. Энэ тон авта нарны тос ахгүй юу? Namboz гэдэг ийм нарны тос байгаа ийм брендинг. Энэ болохоор тон авта миний хамгийн анх хэрэглэж үзсэн нарны тос. Тэгэд амар дэжгүй байсан учраас би ингээл одоо хэрэглээл яваад байгаа. Бараг 5-6 дахь ингээд хайрцаг дуусгаж байна. Тэгээд амар дайжгүй бүр ингээд үнэхээр гоё. Яг тэгэхээр бодохгүй зүгээр гармаар байгаа үедээ яг зүгээр нарны тос түрхэд гарах гэхээр одоо арьс жоохон борч байдаг юм уу те жоохон ингээд нөсөө толвтой ч юм уу эсвэл сорвтой байгаад байдаг. Гэтэ ингээд жоохон крем дмэргүй байдаг. Тийм үедээ яг юм тон автай нарны тос түрхчих юм бол амар гоё цэвэрхэн болоод өөгийн чинь дараад ингээд нэг тийм им кремдсэн юм шиг. Гэтэ кремиг бол арай гүцэхгүй. Гэтэ нэг гоё тийм өөгүй толгор бол харагддаг юм байна лээ шүү. За дараагийн бол ийм Bufleni нарны тос байгаа. Би энэ нарны тосыг яагаад авсан бэ гэхээр нүүр одоо ингээд бодно шүү дээ. Cushion тавиад эхлээд ингээд primer тавиад дараа нь cushion энэ төр тавихдаа энэ тон авта нарны тосыг хэрэглээд ээж бас болохгүй юм шиг байна гэж бодсон байхгүй юу. Тийм болохоор энэ ийм нөгөө нэг зүгээр арьсандаа амар гоё шингэдэг. Тэгээд яг миний арьсанд тохирсон ийм нарны тос олж авах хэрэгтэй байна гэж бодоод тэгээд харж судалж агаад үнэн ч гэсэн амар дэжгүй боломжтой байсан болохоор би энэ Bufleni ийм нарны тосыг олж авсан. Энэ гэхдээ хамгаалтан ч гэсэн SPF 50-тай амар дэжгүй нарны тос гэж тэр ревюн дээр гарч ирсэн учраас би энийг хэрэглэж үзэж байгаа. Одоогийн байдлаар бол батга нэмж илүү гаргаж маргаагүй. Тэгээд арьсан дээр бүр амар тослогжил тас үүсгээд байхгүй. Тэгэхээр нарны тос бол мэдээж хэрэг хүчлэнээс хамгаална. Хүзүүндээ бас хизээж нарны тос ингээд түрхээсээ битээ мартаарай, битээ цааргалаарай. Нарны тосоо бол байнга ингээд ер нь бол харагдаж байгаа арьс толгонд ирээл түрхэд байвал дайжгүй байлээ шүү. За тэгээд миний ийм төвчүүхэн жижигхэн ийм арьс арчилгааны видео та бүхэнд хэрэг болсон болох байх гэж найдаж байна. Болоосоо гэж амар хүсэж байна. Яг үнэхээр анх ингээд арьсаа арчилмаар байгаа боловч яаж эхлэхээ мэдэхгүй, юунаас эхлэхээ мэдэхгүй, ямар бүтээгдэхүүн авахаа мэдэхгүй, өөрсдөө арьсыгч бүр үнэхээр мэдэхгүй байх юм бол Instagram бохоод үзээрэй залуусаа please.
Instagram ухаад ревю хийдэг тийм хүмүүсийн сториг тэ постуудыг нь хараад үзээрэй. YouTube-с тийм бичлэг ингээд хайгаад үзээрэй. Үнэхээр чамд тохирсон, чамайг аварч чадах, чиний арьсыг аварч чадах бичлэг байж л байгаа. Хин нэгэн байж л байгаа. Тийм учраас та ингээд тэ залхуураад байлгүйгээр өөртөө ингээд гоё жоохон арчаатай өөрийгөө ингээд хайрлаарай. Арьс бол үнэхээр тэгээ эрүүл мэндийн ч гэсэн асуудаллаар ингээд арьс сонирм хэцүү байж болдог. Гэхдээ аль болох ингээд бид нар хийж чадах хэмжээндээ арьсаа арчлах хэрэгтэй. Усаа мэдээж хэрэг маш сайн уух хэрэгтэй. Хоол хүнсээ зөв тохируулах хэрэгтэй. Гол нь ингээд гаднаасаа хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдээ зөв хэрэглээд ингээд явчих хэрэгтэй юм байлаа шүү. За тэгээ миний хэрэглэсэн бүтээгдэхүүнүүдэд мэдээж хэрэг маш олон давуу талууд байгаа. Гол нь орц найрлагын яг арьсанд маань тохирсон орц найрлагууд орсон тийм бүтээгдэхүүнүүдийг ингээд хэрэглэж чадж байгаа учраас үнэхээр гоё байгаа юм байлаа шүү. Бас чийгчлээ маш сайн өгөх хэрэгтэй юм байлаа шүү. За ингээд дараагийн бичлэгээр уулзцаая. Баяр таа.